Бүгдээрээ сайн бацхан уу? Ээлжид мэн бичлэгтээ тавтай морил. За өчийн горигоо өгчээд өглөө эхэллээ. Өчигдрийнхөө хийсэн хуушуурыг идээд шинэхэн өрөмтөө талхтай өглөөний цайгаа ууж гин. За өнөөдөр манайх жижиг гэрээ нүүлгэх ажилтай. Тэгээд гэрээ нүүлгэхээс өмнө сайхан цай ундаа ууж аваад нүүлэх гээд байж байна. Манайх нүүхтэй ингээл нэлийн олон удаа нүүдэг, ачаа ихтэй. Тэгээд 2-3 гэр нүүлэгдэг болохоор. За хошуур минь үнэхээр гоё амттай болсон байсан өчтөр нэгийг идэл бараг цадсан. За цай ундаа уучаад гэрийнхээ ямиг нүүлэх чинь тэгэд манайх жижиг гэрээс гадна өөрийнхөө гэрийн бас тавилгуудаасаа авдар саваасаа явуулж байгаа. Тэгвэл дараа нь өгч гэсэн арай ачаа хөнгөн байх юм болов уу гэд. За тэгээд тооны төмпүүж гоож өөрийн үеийн те энэ дээрээ нэмээд жижиг гэрээ хатсан байгаа. За тэгээд жижигэр бас ачхад арай гайгүй хүндий гэр болохоор. За тэгээд манай эд ачаад хөдөлсөн. Өнөөдөр шуураад нар гараад бороо ороод их сонио удралж байна. За би харин өнөөдөр хумсаа бодуулах чинь дүүгээрээ манай 10 жилийн дүү өөрөө маникюр хийчдэг. Тэгээд хаяа өссөн үедээ дүүгээрээ бодуулах боломжтой байдгаа. Тэгээд ийм ингийн бодолд хийлэгчээ хөдөө байдаг гэхээр заавал бодож хумсгүй амьдран гэж юу аавд тий. За тэгээд бодолт маань дууслаа. Тэгээд сайхан шөлтөө хоол хийж идэж аваад гарсан чинь бороо орж ийн. За өнөөдөр нэлээд бороо шаагсан өдөр болох нэ. Тэгээд ихэнх нутгууд дээр юм байгаа хаа тий. Манайхлаа өнөөдөр маашаар зартаа гэсэн. За тэгээд энэ хүртэл бичлэгийг минь та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэг таалагдсан бол лайктаар сэтгэлдээ шеэр хийгээрэй. Баярлалаа, баяртай.